За түрүүн би нөгөө яг лабораторич нь яг шинжилгээгээ хийж чадж байгаа мó цаашд яах юм бэ гэж асуугаадсан. Тэгээд олигтой хариулт авч чадаагүй. Тэгээд наа чи яг ингээд яг хордоо бодис нь яг юу байгаа юм. Энээс нь хамаарч ямар одоо татвар ногдуулсан гэдэг харилцааг зохицуулах гэж байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь хангалтгүй байгаа байхгүй юу? Тийм учраас энд эрүүл мэндийн сайдын буюу хариуцлагатай албан тушаалтны засгийн газрын одоо гишүүний санал дүгнэлтийг байнгын орон дээр сонсох ёстой гэж би үзэж байна. Тэгэхгүй бол энэ ингээд ажлын хэсэгт орсон нэг судлаач нэг лаборатори эрхлэгч хоёр өөр юм яриад байгаа байхгүй. Тэгээ бид нар одоо аль нь итгэх юм? Тийм учраас эрүүл мэндийн сайд энийгээ сонсох ёстой. Би байнгын орооны дараагад одоо ийм санал тавьж байна. Хоёрт нь энэ Батчаргал гишүүний хэлж байгаа үнэн шүү дээ. Татвараар зохицуулах гэдэг байгаа байхгүй юу? Арх хортой. Тэрэн дотор одоо спирт, бусад одоо хүний биед хортой элементүүд байгаа. Тийм учраас онцгой албан татврын хуулиар шимийн арх PA2 бага татвартай. Коньяк, виски, цагаан арх нь өндөр татвартай. Тэгээ тэрэн шиг энэ тамхич нь өөрөө тэр одоо утаад тамхи, дүнсэн тамхи, энэ одоо шингэн тамхи, веб гэдэг байгаа энэ тамхинуудын чинь энэ хортой бодисын хэмжээнээс хамаараа татврыг ногдуулах асуудлыг би түрүүнээс шөндөд байгаа байхгүй. Тэгэнгүүт зарим одоо хуулийн ажлын хэсгийн гишүүд ингээд одоо хүүхдийн хөгжлийг дэмжинэ гэчээд одоо ийм яриад байгаа гэдэг. Ингээд ерөөс ингээд тийм айгүй тийм сонирн байдалтай ингээд хандаадах юм субъектив ерөөсөө тийм байхгүй. Би хэлсэн шүү дээ. Энэ зохицуулгын дэмжиж байгаа. Гэхдээ манай төсвийн байнгын ороо татврын асуудал дээр л гол нь саналаа өгч байгаа юм байна шүү дээ. Тийм учраас энэтэй холбоотой зүйл дээр анхаараа гэдэг зүйлийг л хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө ийм одоо савл юу н хэмжээнээс нь хамаарсан. За дээр нь одоо тэр хортой бодисын агуулмжаас хамаарсан байдлаар татвараа тогтоох асуудал байгаа үстэй. Тэгэхээр ерөөсөө энэ нэг л тийм за магадгүй би одоо нөгөө хууль жишүүлгээр бас ойлгохгүй гэж магадгүй. Гэхдээ бас практик энэ дээр чи одоо бас нэг ойлголт байна шүү дээ. Тэгэхээр энэ зүйл чинь ерөөсөө нэг тийм яг байга онохгүй байгаа даа. Энэ хилцүүлэг одоо их үр дүнтэй болох ёстой гэж үзэж байна. Тийм учраас би түрүүн бас асуусан номжим гүшүүнэ та бол хууль санаачлагч. Их хурлын даргын захирамжаар хуулийн ажлын хэсэг байгуулсан хилцүүлэл бэлтэг. Тэр ажлын хэсэг чи одоо энэ дээр хариуцах ёстой байхгүй юу? Тийм биз дээ. Зөвхөн хууль санаачлагч хариулж байгаа нөгөө талд нь хоёр судлаач хариулж байна. Тэгээ нэг хуулийн төслийг хилцүүлэл бэлтэг үүрэгтэй том ажлын хэсэг маань хариулах ёстой шүү дээ гол нь. Тэгэхээр эн чинь ингээ бүгд өөр байгаа учраас ингээ бид нар нэгцэн ойлголт бол авч чадахгүй байгаа юм. Тийм учраас яах вэ? Энэ дээр одоо бүх энэ одоо хууль санаачлагч болон ажлын хэсэг за ажлын алба ажлын хэсэг баасан жаргалах шүүнийг дуудаарай. Сая байж байгаад гар авчиж. За хэн хариулах вэ? Сая Батамсрын гишүүний асуултанд. За хэн хариулах вэ? Ажлын хэсэг баасан жаргалах шүүнийг дуудаарай. Номын чимэг гишүүн. За тэр хооронд би нэг заалт уншия. За дэгийн тухай хууль биш ээ. Улсын хурлын тухай хууль 21-25-д нэгдсэн хуралдаад мэдээлэл хийх, асуулт хариулах, тайлбар өгөх албан тушаалтай өөрийн танилцуулсан мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мэдээллийг санаатаагаар нуунд аргадуулах, худал мэдээлэл өгөх, танилцуулах, улсын хуралд худал мэдээлэл ирүүлэхийг хориглоно гэсэн байгаа шүү. За номын чимэг гишүүн хариулт. За ажлын хэсэг хэн хариулах вэ? Одоо ер нь манай улсын хурлын асуудал хилцэж чадахгүй хэлж байгаа шүү. Сайд нар одоо төрийн нарийнаас дээш хүмүүс орж иж хариулаад явахгүй бол амарч дараа нь яагаад энэ дээрээс энэ дээрээс би одоо За яа
цаг хэмнээд наран туяа нараа гэх шиг асуултаа асуугаа явж байна. Дараа нь басан жаргалыг ороод ирэхээр хариулах